Хөвсгөл аймаг энэ ондоо сүлэнчлүүдэд хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Энэ ондоо 52.5 тэрбум төгрөгийн орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлыг хийж эхэлжээ. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг сайжруулах, утаа тоосчлтыг бууруулах зорилтын хүрээнд айл өрхүүдийг төлөрсөн дулааны шугам шүлжээнд холбох ажил үе шаттайгаар хэрэгжиж байна. Хөвсгөл аймгийн Цэдаргын бүтээлч хөвсгөлчүүд үйл ажиллагааны хөтөлбөрт нийт 3000 айлын яндан буулгаж дулаанд холбох зорилт дэвшүүлсэн. Энэ жилийн хувьд Мөрөн сумын 2299 айл өрхийг төвлөрсөн дулааны шугам сүлжээнд холбох боломжийг бүрдүүлжээ. Тэгээ энэ жил бол нэг 2299 өрхийг дулаанаар хангах ийм боломж олцоо бүрдэж байгаа улсын төсөв. За аймаг орон нутгийн одоо 3 багц. Энэ бол Хөвсгөл аймаг өөрийнхөө орлогоор өөрөө мөнгөө босгоод хийж байгаа ажил. Иргэд бол эндээсээ одоо татах ажлыг бол хашаа руугаа оруулах, байшин руугаа оруулах ажлыг бол одоо 2026 оноос бол хийж эхлэх ийм боломж олцоо бүрднэ. За манай гүйцэж байгаа ажил бол одоо нийт 80% орцсон явна. Тэгээ одоохондоо бид нар одоо зөвхөн турбиныхаа тараалтан дээр одоо булдаа их гэж байж байгаа. Энэ ажлыг хийж гүйцэж хахад энд байгаа айлын орсон суугчд бол манад бол санал тавьсан. Нийт 24 айл бол дулаанаар холбох тиймэрхүү юм дээр айл болох зардал багтаагаар тэг холбуулъя гэсэн санал манайхтар тавьсан байгаа. Одоо бол ерөнхийдөө бол бид нар айлуудын тооцоог бодоход 5-8 сая хооронд бол байлаа. Мөрөн сумын 14 багт 43471 иргэн, төр оршин суугчтай нийт 51000 иргэн амьдарч байна. Энэ жилийн хувьд 2299 өрхийг дулаанд холбох боломжийг бүрдүүлж бүтээн байгуулалтыг хийсэн. Одоо иргэд өөрснөө гэртээ татаж оруулах л үлдсэн байна. Мөрөн сумын гэр орооллын өрхүүд инженерийн шугам сүлжээнд холбогдсноор амьдрах орчин ая тухтай болох үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ нэмэгдэх, утаа агарын бохирдол багасах, айл өрхүүдийн хашаа байшингийн үн өсөх зэрэг олон давуу талууд бий болох юм а.